Амар амгалан байцгаана уу? Би өөрийнхөө талаар дахин хуваалцъя гэж бодлоо. Би анх бясалгал хийж эхлэж байх хугацаанд дотроос минь байнга ямар нэг зүйл хийх ёстой гэсэн мэдрэмж бодлоо төрдөг байсан. Тэр үед яг юу хийх ёстойгоо бүрэн ойлгоогүй ч дотроос минь нэг л зүйл өөрийгөө илэрхийл яар гэж хэлээд байдаг байсан юм. Ингээд л би Facebook хуудсандаа лайв хийж үзэж сургалтын талаар ярьж эхэлсэн. Тэр үед заримдаа хүмүүс намайг шүүмжилж байгаа мэдрэмж төрдөг байлаа. Энэ хүн солиорчсон юм биш үү? Галзуурчсан юм биш үү гэж намайг бодож дүгнэж байгаа мэт санагдах үеч байсан. Гэхдээ тэр бүхнийг би зүгээр л хүмүүс янз бүрээр ойлгож болно гэж бодоод өнгөрөөдөг байсан. 2026 онд гарснаас хойш надад дахин өөрийгөө илүү өөрийн туулсан зүйлээ ярилцсан бодол маш их орж ирэх болсон. Тэгээд би өөрийн инх оршихуй таарууд YouTube хуудасаараа дамжуулна. Дотоод хүүхдийн шархтай холбоотой өөрийн туршлага, мэдрэмжийн талаар олон контент, подкаст хэсэгчилж оруулж ярьж эхэлсэн. Тэр үед л би зүгээр л дотроос минь хийх ёстой мэт санагдаад хийж байсан юм. Ирээдүйд яг юу болох, ямар утга учиртай болохыг нь огт мэдэхгүй контентээ хийж байсан. Харин одоо эргээд харахад тэдгээр бүх контент, бүх ярианууд утга учиртай байжээ гэдгийг саяхан л ойлгож байна. Би сургалт хийж байх хугацаанд өөрийнхөө шархны талаар ярьж байсан маань ч гэсэн утга учиртай байсныг ойлгож таньж авсандаа маш их талархаж байна. Тэр үед би өөрөө ч анзаараагүй энэ сургалтыг хийх ёстой байсан болохоор тэр бүхнийг ярьж байсан юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр амьдрал тохиолдож байгаа зүйлс зүгээр нэг тохиолдол биш. Бүгд өөрийн гэсэн утга учиртай гэдгийг энэ зам надад харуулж өгсөн гэж ойлгож байна. Тиймээс би өөрийн туулсан бодит туршлага дээр үндэслэн дотоод хүүхдийн шархтай ажиллах, бясалгал надад маш өөр зүрхэнд минь дотн сэтэв болсон гэдгийг ойлгосон. Би өөрөө өөрчлөгдөж, өөрийгөө ойлгож чадсан болохоор өөрийн сурсан мэдлэг ойлголтоо бусдаа хуваалцах ёстой гэдгээч ойлгож мэдэрсэн. Ингээд би дараах агуулгатай амьд цогц сургалт зарлаж байна. Сарны мөчлөгтэй уялдсан ажил, манифест хүсэл, зорилгоо бодит болгох арга, дотоод хүүхдийн шархыг таних, ажиглах, айжмаар ангаах бясалгал, мөн тарот картаар дотоод ертөнц олон амьдралын ерөнхий чиглэлийг уншиж өгнө. Мөн би тарот картаараа ч уншиж байхдаа үргэлж дотоод руу чиглэж уншиж байдгаач мэддэг. Эдгээр нь бүгд нийлээд өөрийгөө илүү таньж, ойлгох, өөрчлөх, аялал байх болно. Миний энэ гайхалтай сургалтанд орсноор өөрийгөө илүү ойлгох, өөртөө итгэх нэмэгдэх, хайр дурлал болон бусад харилцаанд эерэг өөрчлөлт гарах. Дотоод ухамсар, илүү тэлэх гэх мэт олон эерэг мэдрэмжүүд өөрчлөлтүүдийг мэдрэх боломжтой болно. Гэхдээ хамгийн чухал нь өөрийгөө өөрчлөх, чиний хүсэлтэй хүн л өөрийгөө өөрчилж чаддаг. Хэрвээ та өөрийгөө илүү таньж ойлгох, дотоод өөрчлөлт хийх хүсэлтэй бол манай сургалт нь танд нээлттэй байх болно. Одоо сургалт эхлэхэд 6 хоногоос бага хугацаа үлдсэн байна. Өнөөдрөөс бүртгүүлж байгаа хүмүүст хямдралтай үн зарласан байгаа. Хэрв та нэгдэхийг хүсвэл яараарай. Ингээд баярлалаа. Холбогдох линкийг энэ контентны доор байршуулах болно. Чат хэсгээр холбогдоод ороод ирээрэй. Баярлалаа.